Шөнийн тэнгэрт нар ба сарны дараа тодорхой хугацаанд хамгийн тод гэрэлтдэг биет бол үдшийн гилан эсвэл үүрийн цолмон гэгдэх сугар гариг юм. Бусад оддын дэргэд үнэхээр үзэсгэлэнтэй тодрон харагдах түүнийг эртний ромчууд гоо үзэсгэлэн ба хайр дурлалын бурхан Венусийн нэрээр нэрлэжээ. Сонирхолтой нь юу вэ гэвэл Венус дээрх газар зүйн тогтцууд буюу уул нурууд эсвэл хөндөй талууд нь ер нь дандаа эмэгтэй бурхад эсвэл янз бүрийн үндэсний домгуудад гардаг эмэгтэйчүүд алдартай эмэгтэйчүүдийн нэрээр нэрлэгдсэн байдаг. Венусийг нэг ёсондоо эмэгтэй гариг гэж болох юм. Венус буюу сугар гариг нь дэлхийдээ хамгийн ойрхон зөрдөг гариг. Нэг хэсэг одон орон судлалд сугар гаригийг дэлхийн эмэгтэй ихрэн охин дүүн хэмээн тодорхойлж байв. Учир нь масс буюу жин, хэмжээ, нектарал зэрэгээрээ дэлхийдээ хамгийн төстэйгийн зэрэгцээ онцлох нэг тал нь гэвэл түүнд агаар мандал бий. Телескоп зохион бүтээгдснээс хойш одон орончдын сонирхлыг тэнүүлж одод буюу гаригууд соронц мэтээр татаж байв. Магадгүй тэдгээр гаригуудад амьдрал байж болно гэх горилгыг хамгийн ихээр дээж байлаа. Ангараг гариг нарны эсрэг талд байрлах боломжтой учраас түүнийг дурандахад ямар нэгэн асуудалгүй. Харин сугар гариг нарны эсрэг талд байрлах боломжгүй учраас ажиглахад жаахан бэрх. За яаж игээд дурандлаа гэж бодоход түүний агаар мандал нь гадаргууг нь судлахад саад болж байв. Тийм болохоор нууцлах байдлаа хадгалсаар байлаа. Нууцлах зүйлс рүү бид илүү их татагддаг зантай учраас гариг судлалынхан анхандаа Марсаас илүү Венус руу хошуурч байв. Бас Марс руу ниснээс Венус руу нисэх нь илүү хялбар. Учир нь Марс руу нисье гэвэл нарны татах хүчээс зүхтаахын тулд илүү их түлш шаардлагатай. Харин Венус руу бол уулын уруу шаарагдахтай ажил. Технологи биднийг сансарт нисгэх хэмжээнд хөгжихтэй зэрэгцэн бид сансрын уудмыг танин мэдэх хадлын явдалд ханцуу шамдан оров. Цаг үеийн хамгийн хүчирхэг хоёр гүрний хооронд сансрын уралдаан эхлэхэд ир. Хуучин Орос улс буюу Зөвлөлт холбоот улсын хэрэгжүүлсэн Венера хөтөлбөрийн ачаар сугар гаригийн талаар хамгийн үн цэнтэй мэдээллүүдийг цуглуулж түүхэн дэх хамгийн өргөн цар хүрээтэй гариг судлалыг хийсэн байдаг. Анхны гариг хоорондын нислэг, анхны робот удирдлагатай сансрын хөлөг, анхны алсаас мэдээлэл дамжуулах процессууд энэ хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн байдаг. Зөвлөлтийн зүгээс Венера болон Космос хөтөлбөрүүд, НАСА-гийн зүгээс Mariner болон Pioneer хөтөлбөрүүдийн хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөж байв. Сугар гаригт амжилттай нисч хүрсэн хамгийн анхны сансрын хөлөг бол НАСА-гийн илгээсэн Mariner 2 байлаа. Харин агаар мандалд амжилттай нэвтэрсэн анхны хөлөг бол зөвлөлтийн Venera 4 байв. Араас нь Mariner 5, Venera 5, 6 гэж явсаар Venera 7 хөлөг нь өөр гариг дээр зөөлөн булт хийсэн хүн төрлөختний анхны төхөөрөмж гэдэг алдрыг хүртэв. Гэхдээ буух явцад гэнэт үүссэн гэмтлээс болоод Venera 7 нь даалгавраа бүрэн гүйцэтгэж чадаагүй. Сугар гаригийн агаар мандалд ороод газардах гэж оролдох үедээ зөвлөлтийнхэн хачиргалтай нэг байдалтай тулгарчээ. Илгээсэн хөлгүүдтэй агаар мандалд орсноос хэсэгхэн хугацааны дараа холбоо тасраад байв. Хамгийн бат бөх материалаар хийгдсэн хөлгүүд нь хүртэл нэг цагаас илүү тисч чадсангүй. Учир нь сугар гариг нь гоо сайхны бурхан тэнгэртээ зүйрлэхийн аргагүй аимшигтай газар болж таархан дээр. Гадаргуу нь шалцлам халуун, агаарын даралт нь ган төмрөгч бяцлан хүчтэй, хаа сайгүй галтуулаар дүүрэн, лав урссан, хүчлэр бороо орсон, жинхэнэ утгаараа там шиг газар байлаа. Хүн байдгүй робот ч амьд үлдэж тисгэрэг нөхцөлтэй. Гэхдээ тэгэх тусам энэ гаригийг ийм нөхцөл байдалд хүргэсэн шалтгааныг нь судлах шаардлагатай. Учир нь бусад гаригуудыг судалснаар бид өөрсдийн гаригийнхаа өнгөрсөн түүхийг, хувьслын үе шатуудыг эсвэл цаашид хэрхэх хэсгийг нь таамаглахад тус болно. Сугар гариг нь бусад гаригуудыг бодвол агаар мандалтай учраас ямар нэгэн аргаар terraforming буюу дэлхийжүүлэх арга чарга байгаа эсэхийг нь бас судлах хэрэгтэй. Бидэнтэй хамгийн ойрхон гариг учраас үүнийг судлахгүй бол болохгүй биз дээ. Ийхүү 2 жилийн дараа Venera 8 хөлөг сугар гаригийн гадаргуун дээр амжилттай газардсан байдаг. Өөр гариг дээр бүрэн амжилттай газардсан анхны хөлөг гэдэг алдрыг хүртсэн. Удалгүй НАСА-гийн Mariner 10 сугарын хажуугаар нисэн өнгөрөхдөө бас тодорхой хэдэн судалгаануудыг хийж амжсан. Гэхдээ аяллаа цааш үргэлжилсээр буд гаригт хүрсэн гэдгийг бид мэднэ. Ийхүү таталцлын дэмжлэгийг ашигласан бас 2 гаригийг давхар зочилсон анхны хөлөг болсон. Удалгүй зөвлөлтийн Venera 9 хөлөг нь гаригийн гадаргуу дээр дахин амжилттай газардаад сугар гариг дээрээс анхны зургуудыг бидэнд илгээсэн. Түүний ардаас 7 удаагийн Venera хөтөлбөр амжилттай хэрэгжиж дараа нь сугар гаригаар дайраад цаашаа Halley сүүл тоодыг судлах 2 удаагийн Vega хөтөлбөрүүд бас даалгаврын амжилттай биелүүлв.
Зөвлөлтүүд тухайн үеийн технологиор сугар гаригийг ийм тууштай судлаж байсан нь хачирхалтай. Зөвлөлт задарснаас хойш харамсалтай нь Оросууд сугар гариг руу ахин зүглээгүй. НАСА-гийн хувьд Mariner 10-аас 5 жилийн дараа Pioneer Venus хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бол хамгийн сүүлд 1989 онд Magellan хөлгөөр сугар гаригийн талаар хамгийн нэрвжсэн судалгааг хийснээс хойш яг сугар гариг руу чиглэсэн хөтөлбөр өнөөдрийн хүртэл хийгээгүй байна. НАСА-гийн хувьд сугар гаригийн гадаргуун дээр ерөөсөө бууж үзээгүй учраас магадгүй гадаргууны судалгаа хийх нэг хөтөлбөрийг тэднээс хүлээж болох юм. Гэхдээ НАСА-гийнхан сугар гаригийн гадаргууг нэг сонирхгүй байгаа бололтой. Агаар мандал дээр нь бааз байгуулах зураг нэг хэсэг гарсан. Сугар гаригийг авралгүй гэдгийг ойлгосон НАСА-гийнхан одоогоор ангараг гариг руу илүү анхаарлаа хандуулсан байдалтай байна. Харин Европын сансрын агентлагаас Venus Express хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсэн бол Япончуудын зүгээс Акацуки хөлгийг сугар гаригийн тойрог замд нэлээд юм болж байж оруулж чадсан байдаг. Тэгвэл энэ бүх бүтэлгүй болон амжилттай судалгааны оролдлогуудын үр дүнд сугар гаригийн талаар бид юуг мэдэж байгаа вэ? Сугар гариг бол нарны аймаг дотроос нартай ойрхон хоёр дахь гариг. Амьдрал бүрдэж болох ёс бүсийн нартай ойр хэсэгт нь буюу халуун захт нь байрладаг. Сугар гариг дээр амьдрал бүрдэж байсан хэсэгтэр хоёр магадлал бий. Эхнийх нь сугар гариг нартай ойрхон учраас хизээж гадаргуун дээрээ далай тэнгис бүрэлдэх хэмжээнд хүрч чадаагүй. Тийм болохоор амьдрал огт үүсээгүй. Энэ хувилбар жаахан уйтгартай. Харин нөгөө хувилбарын дагуу бол нар олигтой халж амжаагүй байх үед сугар гаригт амьдрал үүссэн байх боломжтой. Тэрч бүхэл 700 сая жилийн өмнө далай тэнгистэй, дулаан нь өнөөдрийн дэлхийдээ төстэй амьдрал үүсч хөгжгөд тохиромжтой байжээ. Гэхдээ аль ч хувилбар нь үнэн байлаа гэсэн өнөөдөр сугар гаригийн гадаргууд амьд организм оршин тогтнох ямар ч боломжгүй там шиг газар болон хувирсан билээ. Тэгвэл яаж юм болсон юм бэ? Сугар гаригийн хувьд нэг дутагдaltaй тал нь тэнхилгээ эргэх хурдан маш удаан. Тойрох хурдаасаа ч удаан. Үүнээс шалтгаалan гаригийн дотоод сүмийн хөдөлгөөн нь асар бага. Тийм болохоор соронзон мандал үүсгэж чадахгүй. Тэгээд соронзон мандал буюу нарны шуурганаас хамгаалах бамбайгүй болохоро нэг ёсондоо шарагдаж эхэлжээ. Манай нар тодорхой хэмжээний настай учраас идэр залуу насан дээрээ эрэхтэй зэрэгцэн температур нь аажмаар нэмэгдсээр идэвхжил нь ихссээр байгаа. Үүнээс шалтгаалan сугар гаригийн далай тэнгисүүд уурсан байх магадлалтай. Усны уур нь өөрөө хөлөмжийн нөлөөг хэсэгдэх тул уурших явцыг бүр ч илүү хурдсах аюултай. Гэхдээ өнөөдөр сугар гаригийн агаар мандлыг харвал 96% нь карбон диоксидоос бүрдсэн байгаа. Энэ их карбон диоксид хаанаас гараад ирвэ? Эрдэмтдийн тооцоож буйгаар 700 сая жилийн өмнө сугар гаригийг нэг томоохон солиор мөргөсөн байх магадлалтай. Магадгүй энэ солиор угаас тэнхилгээ удаан эргэх гаригийг бүр мөсөн нөгөө тийш нь эргэж эхлэхэд хангалттай хэмжээний энергийг олгохоор хүчтэй мөргөсөн байж болно. Учир нь нарны аймгийн гаригууд дундаас ганц эсрэг зүгт эргдэг нь сугар гариг. Өөрөөр хэлбэл сугар гариг дээр нар баруунаас манддаг гэсэн үг. Үүнээс гадна хэргийн эзэн солиор сугар гаригийн эргэх зүгийг нь өөрчлөө зогсохгүй гадаргуунд нь бас хүчтэй нөлөөлсөн. Учир нь нэг хэсэг мөчлөгт сугар гаригийн чулуун мандал болон тектоник хавтангуудын хөдөлгөөн огцом нэмэгдэжээ. Хаа сайгүй галтуулууд дэлбэрч газар дор хөрөмтлаастай байсан нүүрс хүчил хийн төлөв шилжин агаар засагдав. Одоо ч гэсэн сугар гариг нь нарны аймаг дахь хамгийн их вулканик идэвхжлийг бас галтуулуудыг агуулсан хിവэр байна. Хамгийн гол нь галтуулуудаас ялгарах тэр их хэмжээний карбон диоксид буюу нүүрс хүчлийн хийн гаригийн агаар мандал шингээд итгэмээргүй хүчтэй хөлөмжийн нөлөөг үүсгэж эхэлсэн байдаг. Дэлхийн агаар мандал дахь карбон диоксидын хэмжээ 0.4 бөгөөд энэ харьцаа нь бидний амьдралыг хэрхэн занал хийж байгаа билээ. Гэтэл сугар гаригт энэ харьцаа 96% байна гэхээр ямар аюултай гэдгийг нь ойлгож болохоор. Энэ карбон диоксидоор дүүрэн агаар мандал нь сугар гаригт тусах нарны дулааныг буцааж гаргалгүйгээр гариг дотроо төгжчихдэг. Тийм болохоор яг л битүү чанагч шиг халуун, бас дээрэс нь даралт маш өндөр байна. Дэлхийн гадаргуун дахь даралтаас 92 орчим илүү их даралт, газар хөдлөлт, галтуул дэлбэрэлт, гадаргуун доороос ундрах халуун лав хаа сайгүй. Хар тугалгыг чайлуулах хэмжээний өндөр температур, дээрээс нь хүчлийн борон дунд хүн байтугай хамгийн бат бөх робот ч удаан тэсэхгүй. Илүү ойрхон атлаа, хурж очиход илүү хялбар атлаа. Яагаад бид өнөөдөр сугар гаригийг биш ангар руу нисэх гэж хишиж байгааг одоо та ойлгосон байх. Дараагийн дугаар дээр тэгвэл ангар руу нисцгээе. Түр баяртай.